За дараачихаа влогдоо тавтай морил манайхаа. Тэгээд за нэг гоё юм хэлэх гэсэн юм аа. Надаас маш олон хүмүүс ер нь яаж сүлжээтэй байгаад байна. Яагаад нэгээд нэг асуугаад байдаг. Тэгээд тэгэнгүүт маш олон янзаар сим авч үздэг байсан. За Ирэнээс сим авч байгаа, Бээжингээс сим авч байгаа. За сим авчаад хятад сим авчаад VPN асааж үзэж байгаа юм. За та буудлын Wi-Fi хэрэглэж үзэж байгаа юм. Тэг ингээд энэ тоолонд бүр айлч хувилбар нь ерөөсөө яг наад шиг ингээд нөгөө контент хийдэг хүнд хамгийн хэцүү санагдсан зүйлс нь гэвэл дата нь хурдан дуусдаг нэгдүгürt. Хоёрдугаар гэх юм бол лайв энтер хийхэд болохоор хандлт бүр маш муу байдаг. Тэгээд дээрээс нь 3 дахь асуулт байн гацдаг. Тэгээ үнэтэй байдаг. Нэг ийм дөрвөн проблем бол бүр мөнхийн байдаг байсан. А гэтэл энэ удаагийн явуултаар болохоор нэг айгүй гоё давуу талтай явж байгаа. Тэр маань юу вэ гэвэл огт гацхгүй, багтаамж өндөртэй, хямдхан хашаач явсан байсан байнгын сүлжээтэй. Энийг шийдэж өгж байгаа нэг том гарц юу вэ гэх юм бол 5 дахь давуу тал ингээд айгүй амархан. Нөгөө Ирэнээс сим авсан ч Бээжингээс сим авсан ч за Гуанчжоуд ирээд онгоцны буудлаас сим авсан ч заавалчгүй нааша хаар зогс зураг ахуул махуул гэл ингээл бөө ажил болдог байхгүй юу. Тэгсэн чинь тэгэл уцсныхаа зүү мүү байна уу эмэг мэмэг байна уу гэл ингээл хүн амтан гуугаал симээ салгадаг. Тэгэнгүүт би чи салгалж аваад түрүүчийн удаа явахдаа нөгөө өөрийнхөө симийг салгаад хятад сим хийх гэж хагаад Монгол симээ хайцсан заяа өөр салгалж авч байгаад наад мэтийн нэг юм салгалсан юмд бас хайчих гээд байгаа байхгүй юу. Ийм асуудал гараад исэн. Гэтэл энэ удаад явхад нэг айгүй гоё давуу талтай явж байгаа. Тэр нь юу вэ гэх юм бол eSIM. За айгүй гоё дататай хаанч гацдаггүй. Дээрээс нь одоо энэ олон видеонуудад чинь бүгдийг аплоад хийхэд багтаамж нь хүрж байгаа юм. Лайв хийхэд гацхгүй байгаа юм. Тэг хаанч байсан барьж байгаа юм. Маш хурдан уншдаг eSIM-ийг бол олж авсан. Тэр маань юу вэ гэвэл travel SIM байгаа юм л да. За тэгээд одоо тэрхүү eSIM-тэйгээ хамтдаа метронд бас одоо би ашиглаж үзүүлэн заяа. Тэгээ бид нар ч одоо энд Гуанчжоуд байж байгаад бас Хонконг орно. Тэгэнгүүт энэ маань багц нь айгүй гоё юм байлаа. Дандаа айгүй олон орны багцаар байд юм лээ. Хятад багц гэдэг нь Хятад, Макао, Хонконгод барих боломжтой гэж аах. Тэргээрээ бүр давуу талтай. Нөгөө амар сониуч хэрэг дуртай хүн чинь газар доор орж байгаад нөгөө travel SIM-ийг чинь туршаад идэг шүү. Тэгсэн чинь манайхаа сүлжээ зүг зүгээр ингээ би та нартай яриа болоод ингээ оддоо бүр зүг зүгээр нэг оддоо. Тэгэхэд чи нөгөө миний өмнө ашиглаж ирсэн сим үуч ерөөсөө метронд ороод сүлжээ зарим гацаад алах гэж байгаа. Айгүй хэцүү байдаг байхгүй. Тэгсэн чинь энэ бүр зүг зүгээр ингээ би та нартай яриа болоод байхгүй юу. Тэгэхээр энэ бол үнэхээр юм байрт сайтай юм байна. Тэгээ одоо бол метрон дотор бол сүлжээ ямар ч асуудалгүй явж байна. Тэгээ би ер нь албаар янз бүрийн газар явж байна. Симийн датаг турш үзэж бодож байгаа. Айгүй хэрэг дуртай тий. Тэгээ метро хөдөлж байхад ч тэр зогсож байхад ч тэр ямар ч асуудалгүй барьж гин өө. За одоо та бүхэндээ travel SIM цэг имэнээс авсан eSIM-ний датаны хурд метрон дотор хэрхэн барилттай байгааг мөн олон улсын сайтууд руу яаж орж байгааг харуулъя. За одоо ингээд метро бол зогсож байна. Тэг хөдлөөд явах хэрэгээг харуулнаа. За одоо ингээд метро хаагдлаа. Тэгээд хөдлөн. За хэдийн метро бол хурдан авчлаа. За одоо хамтдаа шууд YouTube ороод үзье. За энэ манай Монгол дуучны дуу байна. За ямар ч гацалт байхгүй явж байна. За өөр дуу үзье. За тэгэхээр метрон дотор бол үзэлт бичлэг дуу бол ямар ч асуудалгүй байна. За одоо болохоор ер нь бусад олон улсын сайтууд руу орж болж байгаа эсхийг хамтдаа харцгаая. За энэ миний travel SIM-ийг хийчихсэн байгаа утас байж байна. Тэгэхээр Google руу бол хятадд орж ер нь баг болдгоо. Тэгэхээр
За ингээ юу ч хамаагүй. За жишээ нь хай гэж бичээ. Ямар ч асуудалгүй ингээд шууд Википедиа орж болж байна. За Google Chrome бол асуудалгүй ажиллаж байгааг та бүхэн харж байгаа бах. За би түрүү YouTube орж үзүүлсэн. За тэгвэл Facebook орж үзчих. Одоо шалгая. За Facebook ямар ч асуудалгүй орж болж байна. За тэгвэл Facebook-ийн видео үзье. За ингээд YouTube бол ямар ч бишээ, Facebook бол ямар ч асуудалгүй орж байна. За Messenger-оос ажиллаж байгаа, WeChat ажиллаж байгаа. За мөн хэрвээ пэйж удирддаг хүмүүс юм бол Business Suite гэдэг Facebook-ийн пэйж удирддаг аппликейшн байдаг тийм. Энэ миний пэйж рүү орж болж байна. За мөн Instagram орж байгаа хэсгийг хамтдаа харцгаая. За энэ миний Instagram байж байна. За мөн ямар ч асуудал байхгүй. Зүгээр ажиллаж байна. За тэгээ бүх банкны аппликейшн л бол асуудалгүй орж байгаа. Viber орж байгаа. За Google Translate бол бас ямар ч асуудалгүй орж байгаа. За одоо чинь ингээд би хятадаар шууд юм бичлэх гэхэд ингээд шууд орчуулж байна. За тэгээ Voice Translate ашиглаж болж гэнэ үгүй хамтаа шалгая. Дажахаа. За болж байна. Тэгэхээр Google Translate-ийн Voice Translate нь бас шууд орчуулга хийж болж байна. Тэгэхээр олон улсын сайтууд руу бол ерөөсөө хятад ирээд ажиллагаа болждаг сайтууд бол бүгд ажиллаж байгаа. За Dropbox бас зүгээр ажиллаж байгаа. За тэгэхээр eSIM дэмждэг утастай хүмүүс байх юм бол шууд Travel SIM цэг имэн гэж ороод eSIM авчихад бол ямар ч асуудалгүй. Харин eSIM дэмждэггүй төрлийн утас байна. Жишээлбэл миний одоо энэ Samsung S23 Ultra болохоор eSIM дэмждэг учраас би шууд энэ утасандаа суулгаад явчихдаг. Гэтэл миний одоо энэ яг та бүхэндээ влог хүргэж байгаа одоо энэ бичлэг хийж байгаа утас гэсэн үг шүү дээ. Энэ маань болохоор хятадаас авсан iPhone 15 байгаа. Тэнгүүд энэ маань болохоор бас хятад дотроос худалдаж авсан ихэнх утасууд ер нь зарим нь шүү бас ихэнх нь ер нь бол eSIM бас дэмждэггүй төрлийн байгаад байсан. Тэгэхээр хэрвээ eSIM дэмждэггүй төрлийн утас байх юм бол Beat SIM-ийг бас санал болгодог юм байна лээ. Гэхдээ би бас нэг өөр ашигладаг. Эндээсээ одоо eSIM дэмждэг утаснаас шууд hotspot цацчдаг. Тэгээд тэргээрээ энэ iPhone-ороо болохоор wireless-аар шууд өөрийнхөө энэ утаснаас цацсан hotspot-ыг ашиглаад бас орж болдог. За тэгэнгүүт энэ бичлэгийг үзэж байгаа хүмүүс тэнд ч юм байдаг, тэнд ч юм байдаг штэ өөр газраас авч болдсон штэ гэж мэдэж хэлж магадгүй. Гэтэл энэ Travel SIM-ийн хувьд одоо Travel SIM цэг имэний гаргаж байгаа eSIM-ийн хувьд болохоор ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг SIM-үүдийн дата SIM-үүд дундаа хамгийн хямдаад гэсэн юм. За тэгэнгүүт одоо eSIM дэмждэггүй төрлийн утастай хүмүүс яаж хэрхэн худалдаа авалт хийх вэ санаа зовж магадгүй. Тэгэх юм бол онгоцны буудал болон нисэх онгоцны буудал болоод вокзалын CU-гээс ердөө 5500 төгрөгөөр blank SIM-ийг нь аваад тэгээ өөрөө ороод түүнийгээ одоо датагийн цэнэглээд явах боломжтой юм байл шүү. За бас нэг айгүй гоё давуу тал нь нөгөө Beat SIM-ийг авсны дараа өөр тийшээгээ өөр улс руу явхаар болох юм бол бас багцаа өөрчлөөд одоо жишээ нь хятад байж байгаад өөр улс руу явах юм бол тэрийгээс багцаа өөрчлөөд бас солих боломжтой байдаг юм билээ авсан худалдаа авалтаа. Тэгээ бас хамгийн гоё юм нөгөө нэг хэрвээ мэдэхгүй чадахгүй асуудал тулгарх юм бол энэ маань өөрөөсөө дуудлагын төвтэй гэж байгаа байхгүй. Тэгэхээр та хаач явж исэн гэсэн Viber, WeChat, Facebook-ийн чат одоо өөрт ашиглагдаж байгаа чата ашиглаад 9800 гэсэн утсаар холбогдоод зөвлөгөө заавраа бас аваад явах боломжтой юм байна лээ. Тэгэхээр бас хариуцах эзэнтэй, буух хаягтай, буцах хаягтай болж таарж байгаа юм л та. Бишээ буух эзэнтэй буцах хаягтай гэж буруу хэлсэн аа. За тэгэнгүүт одоо нөгөө нэг тэр чинь амар хэцүү биш үү, суулгах гэж айгүй яшигтай биш үү, төвөгтэй биш үү бодож магадгүй. Миний хувьд нөгөө видео влог хийж байгаа хүн учраас яг одоогийн байдлаар 6 дахь eSIM ашиглацсан явж байна. Яг хүн болгон бол ингэж ашиглахгүй. Би өөрөө маш их дата бүр өстой идэж ууж байгаа учраас хэрэглээх өндөртэй байгаа учраас бол 5 дахь 6 дахь eSIM ашиглаж байгаа. Тэгэхээр ямар ч асуудалгүй амархан байгаа учраас л гээд одоо ингэж их ашиглаж байгаа гэсэн. Тэгэхээр Travel SIM www.travelsim.cg имэн гэж ороод хүссэн багцаа сонгоод
Тэгээд шууд олон хэлбэртэй юм билээ. Тэгээд миний хувьд болохоор Хаан банкны Coupay болон Social Pay ашиглаждаг. Тэгээд голомтын Social Pay тэгэж ашиглаад QR код хүрээд ирнэ. Тэртэй гар утасны нөгөө нэг альбом руугаа тэр QR-аа татаад авчин. Тэгээд скан хийгээл тэгээд шууд уншуулчихна. Тэгээд бас нэг юмыг анхааруулж ихэд Wi-Fi-тай газар болон интернеттэй орчинд eSIM-ээс суулгах хэрэгтэй байгаа шүү гэдэг бас анхаараарай. Гэтэ ер нь бол их амархан. За тэгээ аяллыг маань маш гоё амттай, хялбар, асуудалгүй ингэж болгож өгдөг одоо ийм SIM гарч ирсэнд бол би хувьдаа их талархууштай байгаа. Тэгэхээр Travel SIM цэг хэмээний хамт олондоо бас манай гэр бүл болоод ажилчдын зүгээс бүгдээрэнд нь баярлсан талархснаа бас илэрхийлмээр байна.